Оросын алдар зохиолч, найруулагч, жүжигчин Василий Макарович Шукшин. Нар өвгөн бүсгүй 3. Хэдэн өдөр халуун шатаж, газар дэлхийгээр үл барам, ургаа мод хүртэл цонож, хөлийн дор хадсан өвс шажигнах нь тодхон дуулдах болов. Гагцхүү үдэш тийшээ жаахан сэрв орно. Орой сэрв ормогц их настай нэг өвгөн түргэн урсгалт Катун голын хөвөөнд очиж ямагт нэг газар нэгэн их дархины хажууд суугаад нар өөд ширтэх бүлгөө. Нар уулын цаад руу тонгойхыг үзвэл бүрч том улаан харагдана. Тэр өвгөн түмэн үрчлээ болсон хатингар хар хүрэн гараар өвдгөө тулаад огтхонч хөдлөхгүй сууна. Нүүр нь мөн л их үрчлээтэй, нулимсгүйлгэнсэн сулхан нүдтэй, нарийнхан хүзүүтэй, жижигхэн буурал толгойтой ийм нэгэн өвгөн аваа. Хөхс сатин цамцны цаанаас туранхай далмур нь ёрдойно. Өвгөн нэг өдөр өнөө газраа сууж байтал нэг хүн ирж "Сайн байна уу өвөө?" гэв. Өвгөн толгой дохив. Хавтгай чимдаан барьсан бүсгүй ирж хажууд нь суугаад "Та амарч суун уу?" гэв. Өвгөн мөн л толгой дохиж "Амарч байна" гэв. Гэвч бүсгүй тийш харсангүй. "Таныг хуулж болох уу?" Өвгөн учрыг ойлгосонгүй. "Тэр юу гэсэн үг вэ?" гэв. "Таныг зурж болох уу?" Өвгөн хэсэг дуугүй сууснаа нар өөд харж сормуусгүй улаавтар зовхио анивчин "Би чинь одоо их муухай өвгөн шүү дээ" гэв. "Хаанаас? Та ч нэг сайхан өвөө байна" гэж бүсгүй нэлээн мэгдэн өгүүлэв. Тэгээд "Би бас өвчин хуучтай хүн." Өнөө бүсгүй өвгнийг их л удаан ажиглан харж байснаа өвгний хатингар хар гарыг аяархан илж "Та тун сайхан өвөө байна шүү" гэв. Өвгөн үл мэдэг мушилзан инээж "Тийм л юм бол зурл та" гэлээ. Бүсгүй өнөө хавтгай чимдаанаа нээв. Өвгөн алган дороо ханиалгаж "Чи хотын хоо" гэв. "Хотын хоо?" "Зураг зурсны шан хөлс авдаг биз дээ." "Байдлаасаа л болно доо. Сайхан зурвал шан хөлс авдаг л юм." "Тэгвэл сайн л зурхыг хичээ дээ." "Хичээе." Тэд дуугүй болов өвгөн анайл нар өөд харж сууна. Бүсгүй сайх өвгнийг хажуугаас нь зурж суух зуур "Өвөө, та эндхийн хүн үү?" гэв. "Энэ нутгийн хүн дээ." "Бүр энд төрсөн үү?" "Энэ нутагт, энэ нутагт." "Та одоо хэд хүрч байна?" "Нас уу? 80." "Өө." "Нэрэн их настай" гэж өвгөн зөвшөөрч бас л сулхан мушилзаж. "Гэ чи хэд тэв?" гэлээ. "25." Тэр бас дуугүй болтол өвгөн "Ямар сайхан нар вэ" гэж аяархан дуалдав. Бүсгүй учрыг ч сайн олсонгүй "Нар ямар байна гэж?"
гэлээ. Том. Тийм ээ. Ер нь энд сайхан нутаг байна шүү. Энэ ус ч гэсэнтэй сайхан шүү. Тэр цаад эргийн тэнд нээрэн сайхан харагдаж байна. Улаан цусаар будаж орхисон юм шиг. Нээрэн тийм. Гэхдээ бүсгүй голын цаад эргөөд харав. Нар алтай уулын оройд хурч алсын хөгцөнхөр уняар дотор алгуурхан шингэв. Нар уулын цаагуур улам суух тусам уулын зураг байдал төдий чинээ тодров. Нар уул хоёр улам ойртон нийлж байх шиг харагдана. Энэхэн үес гол уул хоёрын дунд орших хөндийд улаавтар гэгээ аажмаар тасраад түүний дээгүүр уулын дүнсгэр сүудэр нөмрөн ирв. Нар бурхан хэмээх шавх хянганы цаагуур бүр далд ороход номын тэнгэрт хурц шаргал туяа татва. Тэр хурц туяа нэг хэдий болоод бас замхрав. Гэвч тэнгэрийн хаяанд гэгээ татсаар байв. Нар жаргава гэж өвгөн санаалдав. Бүсгүй ч мөн зураг цаасаа хайрцагтаа хийв. Чингээд голын эргээр бяцхан долгион хэрхэн шалчигнах чимээс чагнан баахан суув. Хөндийд өтгөн бөөм манан татлаа. Хажуугийн ойд ямар нэгэн бяцхан болжмар шулган жиргэн. Гэтэл голын цаад эрэг дээрээс мөн хариу жиргэх дуун сонсгоно. Сайхан бай шүү гэж өвгөн аяархан өгүүлв. Гэвч өнөө бүсгүй ондоо юм бодож суулаа. Мөд удахгүй алс холын хайрт хотдоо буцаж харих болно. Олон зураг зурж харина. Энэ өвгний хөргийг зураад харина. Гэтэл түүний найз жинхэнэ авьяас бэлэгт нэг зурагчин үзээд бас л атраа хүрчлээ болсон өвгөн зураад ирж. Энэ ямар хэрэгтэй юм бэ? Сибирь нутаг гэдэг бол цагуурын хувьд догшин ширүүн, тентхийн улс ажил их хийдэг гэдэг бол хүн бүхэнд илэрхий юм. Тэгээд ондоо юу гэж гарцаагүй зэмлэх болно. Бүсгүй өөрийгөө тийм ч гойд авьяастай хүн биш гэдгийг мэднэ. Гэвч энэ өвгөн хичнээн их бэрхийг үтсэн бол энэ гарыг хараач бас л атраа үчлээ. Гэвч хамаагүй зурхал хэрэгтэй гэж бодож байв. Өвөө та маргааш энд ирэх үү гэж бүсгүй асуулаа. Ирнэ. Бүсгүй тосгон руу явв. Өвгөн ч жаал сууж угаад бас харилаа. Өвгөн гэртээ хараад пешингийн ёроолд байранда томотой сууж хүүн хэдийд ирж оройн хоол хэдийд идэхийг хүлээнэ. Хүүн өдөр болгон их л ядарсан янзтай сэтгэл дундуур ирдэг аваа юм. Бэрнч ялгаагүй ягаад ч юм сэтгэл дундуур явна. Ач үрсэн өсөж том болоод хот газар явцгаасан учраас тэднийг эзгүйд гэрийн дотор их л уйтгартай суудаг ажээ. Оройн хоол болов. Өвгөн ширээний өнцөгт суугаад сүүнд талах үерүүлэн хольж идэв. Чимээ гаргахгүй хичээн их л болгоомжтой халбагдана. Тэд цөм таг дуугай сууж хоолоо эцгээгээд ор дээрээ засцгаав. Өвгөн ханзан дээрээ авиран гарч хүү бэр хоёр нь хоймрын өрөөнд орж явчихв. Нэг ч үг
ярилцсан үгүй. Ер юугаач ярих билээд. Ярьдгаа аль хэдийн шавхан барсан юм чинь. Маргааш оройн өвгөн бүсгүй хоёр бас л голын хөвөөнд өнөөл том дархины дэргэд суулаа. Бүсгүй өвгөний хөргийг татлаган зурж суухад өвгөн нар өвд харсан хэвээр ярих нь. Гэмгүй сайхан аж төрж явлаа да. Барагтай муу явлаа гэвэл нүгэл болно. Би бол мужаан хүн. Ажилгүйдсэн цаг үгүй. Миний хэдэн хүү цөм мужаан. Дайм байлдаанд 4 сайхан хүүгээ алдсан да. Одоо 2 хүү бий. Би нэг хүүгийнтэй байна. Степан гэдэг юм. Нөгөө Ванька хүү минь хотод Бискт суудаг юм да. Барилгын даамал. Гэмгүй сайхан суудаг гэж захиа ирүүлдэг юм. Манай энд ирж айлчлаад явсан. Ач үрсгэвэл олоон. Цугаараа надад хайртай. Харин ач нар маань одоо цөм хот газар тарж явчихад муу байна. Гин. Өнөө бүсгүй өвгөний гарыг зурх гэж тэвдэн цохолдон байн баллна. Аж төрөх гэдэг бэрх байсан биз дээ гэж санамсаргүй дуугартал өвгөн гайхсан мэт. Яагаад бэрх гэж тайхан сайхан амьдарч явлаа гэж би яриад байна шүү дээ. Хөвгүүдтэй их харамсдгүй. Харбуулгүй ахав. Тийм 4 сайхан амьтнаа алдаж орхих гэдэг наадам биш шүү. Энэхэн үес бүсгүй тэр өвгнийг өрөвдөж байгаа буюу түүний тийм амгалан тайван байхад гайхаж байгаа аль нь болохоо мэдэхгүй байв. Нар бас л уулын цаагуур орж бас л цагаан гэгээ татав. Маргаашч тэнгэр айгүйтгэндээ гэж өвгнийг дуугархад бүсгүй цэлмэг хөх тэнгэрүүд харж яагаад гэв. Миний хамаг би янгнаад явчихлаа. Тэнгэр сайхан цэлмэг байна шүү дээ. Өвгөн дуугарсангүй. Өвөө, та маргааш ирэх үү? Харин яадаг бол би нэг л янгнаад байна. Бүсгүй цамцны халааснаас шар судалтай цагаан чулуу гаргаж өвөө, танаа энд ийм чулууг юу гэж нэрлэдэг вэ гэлээ. Өвгөн уулын тийш ширтсэн хэвээр ямар чулуу гэв. Бүсгүй чулуугаа сарвайсанд өвгөн эргэж харлагүй алгаа тосон аваад ийм чулуугүй гэж нэг харахчаан болж хатингар хар хуруу гартаа өнхрүүлэн үзэж энэ цайхуур байна. Дайны жил зуруул олдохгүй үүгээр гал гаргаж байсан юм гэлээ. Бүсгүйн дотор нэг хачин сэтгэл төрж гайхаж хоцров. Тэр өвгөн сохор хүн байна гэж санагдав. Чингээд өгч хэлж чадсангүй таг дуугүй болж өвгөний хажуугаас ажиглан харав. Цаадхан өнөө наран жаргасан зүг ширтсээр л суув. Их л тайван, их л бодлого тавин сууна. Тэгээд энэ чулууга ав гэж гар сарвайн цайхуур янз байдаг юм дөө.
дотроо ямар нэг толботой тув тунгалаг цагаан цах урч байдаг. Өндөг шиг өндөгнөөс ялгалгүй ч байдаг юм. Бас яг шаазгайн өндөг шиг бөөрөөрөө бидэртэй ч байдаг юм. Бас мөн тэм цоохор бидэртэй мөртөө хөх бухын адил хөв цах урч байдаг юм гэлээ. Өнөө бүсгүй өвгнийг ширтсээр авч та чинь хараагүй хүн үү гэж зөрхлөн асуусангүй. Харин өвөө танайх хаана вэ гэв. Манайх ойрхон. Энэ Иван Колокольниковын байшин гэж голын хөвөний нэг байшин зааж. Цаадах нь Бидаривийнх, дараа нь Волокитиных, тэгээд Зиновьевийнх. Тэдний цаадах нарийнхан гудамжинд манайх байдаг юм. Хэрэг болвол очоорой л доо. Манай ач нар байхад манайх их зугаатай байжээ гэв. Баярлалаа. За би ч явъя та. Би өвдөд байна гэж өвгөн босч уулын нарийнхан зөргөөр орж явв. Өвгнийг өнөө нарийн гудамжаар тойроод орон ортол нь бүсгүй хойноос нь харсаар байв. Нэг ч удаа бүдчихсэнгүй, нэг ч удаа саадсангүй. Газар шагайсаар ажуухан яваад харьцав. Арайч таг сохор биш. Ер нь хараа муутай хүү юм гэж бүсгүй бодов. Маргааш нь өвгөн голын хөвөнд ирсэнгүй. Бүсгүй ганцаар сууж өвгний тухай бодол болов. Тэр өвгний амьдралд тийм ингүүн, тийм ердийн мөртөө бас ч ингүүн бус ихээхэн утгуучир төгөлдөр явдал зөндөө байсан биз. Нар бол мөн л ингүүн мандаж, ингүүн жаргана. Гэтэл энэ бол огт ингүүн юм гэж үү гэж бүсгүй бодоод өнөө зурсан зургаа ширтэв. Түүнд тунч гунигтай байв. Өвгөн нөгөөдөр нэрсэнгүй, нөгөөдрийн маргааш нь ч ирсэнгүй. Бүсгүй тэдний гэрээг ирэхээр явлаа. Гэрийнч олов. Төмөр дээвэртэй том гэгчийн байшинтай нэгэн айлын хашааны болонд тавирган насны овор том биетэй тариачин эр сарвч дор нарсан банз харуулдаж байв. Сайн байна уу гэж бүсгүй мэдлэв. Тариачин эр бие цэглэн бүсгүйг сүрхий хараад том гараар духны хөлсийг арчин толгой дохин сайн гэв. Танаас нэг юм асууя. Энд нэг өвөө гэтэл нөгөө хүн нэг л хачин сэрдхэн ширтгэд бүсгүй туугай болов. Тийм өвгөн байсан. Одоо харин оронг нь хийж байна гэж тариачин эр хэлв. Бүсгүй алмайран хоцорч тэр өвөө нас барсан уу гэв. Тийм ээ. Нас барсан. Гэд нөгөө хүн тонгоож өнөө банзаа хэд харуулцснаа бүсгүйг харж чамд уулзах хэрэг байсан юм уу гэв. Тийм ээ. Би зургийг зурж байсан юм. Тийм үү. Бүсгүй зогсож тэр өвөө хараагүй байсан юм уу гэлээ. Тийм ээ, хараагүй хүн байсан. Тийм болоод удсан юм уу? 10 хэдэн жил болсон. Юу гэж? Зүгээр. Бүсгүй хашаанаас гарч явв. Гудамжнаа гараад торлогон хашаа түш зогсоод ихэд ойлв. Бүсгүй өвгнийг
ихэд өрөвдөж байлаа. Тэр өвгний тухай өгүүлж хэрхэвч чадаагүйдээ нэн харамсч байв. Гэвч хүний амьдрал гавьяанд ямар нэг гүнзгий утга нууц байдгийг олж мэдрээд энэ талаар хэдий гадарлаагүй ч гэсэн хавьгүй ухаан суусан шиг болж ирлээ. Зохиолыг бичсэн Шугшин, орчуулсан Бадраа, уншсан Баттарч.